Сайн уу? Налагчуудаа хайрт үгүй. Мэдшилгийн хүргэлтийн хамт олноос ээлжид захиалгаа уламжлахаар хүүхэд шүүгсэн их өргөө 187 дугаар цэцэрлэгийг зорин хүрэлцэн ирээд байна. Эрхэм хайртай ихч Савлид хэмээн хаяглаж хадам дүүнэрийн зүгээс багш нарын баярын мэнд хүргэж илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа уламжилцгаая. Налагчуудаа хайрт үгүй. Мэдшилгийн хүргэлтийн хамт олон маань багшуулсан бахархлын 7 хоног алдар говьяга магтан дулсан ачид багш нараа баярлуулсаар хүүхэд шүүгсэн их өргөө нийслэлийн налах дүүргийн 187 дугаар цэцэрлэг дээр зарим хүрэлцэн ирээд байна. Мэдшилгээний маань эзэн болсон дэргэд маань ардын боловсролын тэргүүний ажилтан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Савлид өгшийг зарим хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө багштай баярын мэнд хүргэе. Баярлалаа. Сайхан баярлсан уу та? Оо сайхан баярлж байна. Савлид өгшөө мэдшилгээгээ эхлүүлэхээс өмнө эхлээд охин нь тантай танилцмаар байна. Олон шавнар нь багшигаа бас энэ бичлэгээс хараад их баярлаж байгаа болов гэж бодож байна. Та минь ер нь боловсролын байгууллагт хэддэг жилдээ ажиллаж байгаа вэ? За би одоо боловсролын байгууллагт 38 дахь жилдээ ажиллаж байна. Дэвтүүт гараад 7 жил болж байна. Тэгээ үргэлжлүүлээд ажиллаа хийж л байна. Хүүхдүүдтэйгээ ажиллах их дуртай. Ажиллаа хийгээл байж л байна багш нь. Тэглгүй яг хөө тэгээд биднийг бас бага наснд байхад соёлын төв ордны тайзан дээр хөөрхөн бяцхан хүүхдүүдтэйгээ хамтарч бүжиглээд дуулж явсан тэр үеийг нас яг энэ цаг мөчид дурсан байна. Тэгээд энэ цаг мөчид бас бид хүмүүсийн захиалгаар ирдэг гинтийн бэлгийг уламжлахаар танд бас мэдшилгээ ирсэн байна. За тэгээд багш нарын баяр эд үргэлжилж байгаа энэ мөчид ер нь надад нэг энэ л бэлэг явуулсан бах та гэж тааж байгаа хүн байна уу? Сэтгэл зүрхэндээ танд хүлээж байгаа. Би нөгөө хол байдаг охиныгоо явуулсан болов гэж бодож байна. Тэг хүүхдүүдээс ирсэн байна гэж бодож байна. За тэглгүй яг хөө тэгээд багш хүн гэдэг бол өөрийн хүүхдүүд, за тэгээд өрөөлийн мянган хүүхдүүд гээд маш олон хүүхдүүдийг зүрх сэтгэлдээ тээж явдаг. Харин энэ цаг мөчид хоёулаа мэдшилгээний үгсийг хамтдаа сонсъё. Тэр цагт бас бэлэгний эзэд тодорхой болох юм шүү багшаа. Гаднаан зэмэлдэгч дотогшоогон өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч биднийг зориод ирдэг. Нартад биднийг түших нандан сайхан ихч бидэнд байдаг юм а гэж хаяглагдсан байна. Бэрмэн гэж хэлэхээс бид зүрхэлдэггүй юм а. Бидний амьдралын жаргал зовлон бүхий л цагт дэргэдмэн байдаг. Төрсөн биш төөрөлдсөн их хувь заяагаар учран золгосон учраас төрснөөс минь өөрцгүй ихч минь болсон юм шүү. Гинэн томоогүй насандаа та минь гэгээлэг амьдралыг мөрөөдөөд гэрээн орхиод манайд ирсэн юм шүү ихч минь. Голомт залгах дүүнрийг минь төрүүлж годгор биеийн хувааж ээж болсон юм шүү. Гинэн сайхан амьдрал бүхнийг мөрөөдөж цэцэг шиг залгуу насандаа та минь манай гэрт ирсэн юм шүү. Ахтай минь ханилж амьдралын сайн сайхан бүхнийг хамтдаа бүтээсэн юм шүү. Аавын минь голомтод харин аз жаргалын цэцэг болж та манай айлд бэр болон ирсэн юм шүү. Хайртай ихчтэй багш нарын баярын халуун мэндийг хүргийгээд энэ цаг мөчид таны хайртай хадам дүүнраас нь гинтийн бэлэг явуулсан байна. За тэгээд энэ гоё сэтгэл шингэсэн хайр хөндлөл шингэсэн бэлгийг өргөн Мария баярын мэнд хүргэе. Хадмын босоо ичин гөрөн алхаж орсон даруухан харцаа буулгаа. Гэж Савлид өгшөө мэдээж Монголын маань өнцөг булан бүрт мянган багш нар баяраа хуваалцаж байгаа. Энэ цаг мөчид харин хайртай хадам дүүнраас нь бас танд гинтийн бэлэг барьж байгаа нь өөрөө их ховор тохиолдол бас их хүндтэй санагдаж байна. Тэгээд дүүнэр нь хэлэхдээ ахтай хоёр минь бидний хамгийн том түшиг юм шүү. Аавын минь оронд аав байж, ээжийн минь орлох эрхэм сайхан эгч минь тандаа баярлаж явдгийг маань заавал дамжуулаарай гэсэн. Одоо энэ бичлэгийг бас үзэж байгаа хаа гэж бодож байна. Орчлон хорвоод хосгүй учрлаар учран золгосон таны хоёр дахь гэр бүл хадам дүүнэртэй хандаж гоё талархал дэвшүүлээ. За юуны өмнө дэлхийн багш нарын 30 дахь өдөр Монголын багш нарын 58 дахь өдрийн баярын мэндийг нийт багш нартаа баярын мэнд хүргэе. Мөн хамт суралцж төгссөн багш нартаа, найзуудаа бүгдэнд нь баярын мэндээ аж жаргал эрүүл энхийг хүсье. За ингээд хадам дүүн нартаа маш их баярлалаа. Үнэхээр гинтийн бэлэг байлаа.
Одоо би хэлэх ч үг олдохгүй сэтгэл хөдлөөд уйлж байна. Түүнэртээ хайртай шүү. Маш их баярлалаа. Ах эгчийнхээ үгэнд орж байнгын бид хэдийг баярлуулж идэг. Та нартай хайртай шүү. Баярлалаа. Хүрэж ирсэн би хүртэл бүр сэтгэл хөдлөөд нүднээс мань нулимс урсах гадیں۔ Тэгээд совилогч бэрэн дээдэлсэн айлын голомд эзээч бүхдэггүй гэсэн. Тэгээд энэ сайхан өрх айл бэрэн болж ирээд одоо бас цаг хугацааны ирэхээр бэр шиг нь биш ээж шиг нь түшиж тулж явдагт эрхэм дүүнер нь талархаж байдгаан илэрхийлсэн маань таны соён гэгэрүүл хийх үйлсэд амжилт хүсэж энэ урх айл аз жаргалыг хүсье. Хайртай хантайгаа хадам дүүнэрийн хаан энэ сайхан хайр ивэл донд хос богно нь олж урт насалж удаан жархан эрүүл өргөе. Баяраа сайхан тэмдэглээрэй. Баярлалаа. Чамд ч гэсэн бас энэ олон багш нарыг болон зөвхөн энэ алаагчдын ард түмнийг байнгын баярлуулж идэг. Одоо ажилчин амжилт хүсье, эрүүл энх сайн сайхныг хүсье. Өргөлж өөдрөг яваарай миний бас ингээд олон ажлыг өрнүүлж яваарай. Аж жаргал сайн сайхныг хүсье. Өлөн санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан манам үлэн учирлаач байлгүй.